За сайн байцгаана уу? Ярээ сонсогдож байна уу? Сонсогдож байвал хэлээрэй. Нахаа. Ярээ сонсогдож байна. Зүгээр байна. За сайн байцгаана уу? За өдрийн мэнд төргий. За цаг таваа гаргаад ингээд та бүхнийг ороод ирсэн маш их баяртай байна. За өнөөдөр Texmon компаниас за аюулгүй байдлын бизнесийг хариуцсан энэ хямар миний бий манай систем инженер Төвшин Жаргал бид хоёр одоо энэ вебинарыг өдөртөж явнаа. Тэгээ та бүхэнтэй тэр ингэж чөлөөтэй хоорондоо ярилцах замаар хий гэж төлөвлөсөн. Ягаад гэвэл сэдв маань өөрөө бас илүү тийм хоорондоо ярилцаад явахад илүү тохиромжтой тийм сэдв байгаа учраас дан ингээд нэг хүн яриад өгөх тэр бас хоорондоо ярилцсан юм. Мөн дээрэс нь яг энэ одоо өнөөдөр манай Endpoint DLP дээр хамтарч ажилладаг түнш Costas компаниас бас төвч танилцуулга бас хийгсэн. Тэгэхээр дундуур нь та бүхэн дуустал нь үзээрэй гэж хүсэж байна. За окей, эхлэв. Төвшааглаа. За төвшөөрөг хэлцүүлж. За сайн байна намайг Төвшин Жаргал гэдэг Texmon компанид систем инженерээр ажилладаг. Тэгээд энэ DLP шийдлийг ерөнхийдөө нь хариуцдаг инженер байгаа. Тэгээ өнөөдөр та бүхэнд бид байгууллагуудад тулгарч ирсэн асуудлууд одоо ерөнхийдөө олон улсад best practice-аар ингээд яригдж байгаа асуудлын талаар өнөөдөр танилцуулахаар шийдээд энэ вебинарыг зохион байгуулж байгаа. Тэгээд маа төвшөө болохоор ер нь бол яг энэ DLP дээр нэлээд томоохон газрууд дээр нэвтрүүлгүүдийг хийцэн бас гайгүй туршлагатай бас сайн үзсэн тийм инженер байгаа. Тэгэхээр та бүхэн асуух асуултууд дээр бичиж яваарай. Битээрээс давхар хараа явж байгаа учраас шууд хариулга явуучих гэж бодож байна. За одоо тэгээд танилцуулга эхэлцгээе. За тэгээ өнөөдөр үндсэндээ бол ийм аженда маань ингэж гарсан байгаа. Өгөгдөл одоо алдагдахаас хамгаалахын шийдэл гэж одоо юу хэлээд байгаа юм те. За дээрэс нь байгууллагууд ер нь ямар хуу асуудлууд тулгардгийг, за олон улсын төвнийг яаж шийддгийг те. Ямар хуу ер нь одоо туршлагаар ер нь энийг хамгаалдгийг, тэгээ технологийн хувьд бол ямар шийдлийг бас одоо ашиглал илүү тохиромжтой юм гэдэг тал дээр мэдээлэлд бэлтгэсэн байгаа. Тэгээд бүгд шилжүүлэлтэйгээ асуугаа яваарай гэж хүсэж байна. За тэгэхээр яг өгөгдөл хамгаалах DLP гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Ягаад хэрэгтэй юм бэ гэдэг дээр ярил л да. За жишээлх юм бол сүүлийн үед бол за COVID-19 гэдэг цар тахлаас шалтгаалаад байгууллагын ингээд одоо соёл илүү өөрчлөгдөж эхэлсэн, илүү юм mobility буюу юм зайнаас алсаас ажиллах юм боломжууд бүрдэж эхэлсэн. За энэтэй холбоотойгоор асар хэмжээний юм өгөгдөл мэдээллүүд бие биенээ руугаа дамжуулах юм одоо хандлага бол төгөөмөл ажиглагдаж байгаа. За тэгэхээр нөгөө мэдээж яриг өгөгдөл дамжуулах ингээд хэмжээ маань юм хандлага ихсэж байгаа холбоотойгоор бид нар нөгөө байгууллагын эмзэг гэж яриад байгаа чухал төр дата мэдээллүүд алдагдах тийм эрсдлүүд бас дагаад нэмэгдэж байна гэсэн. За энэ доор одоо энэ слайдн дээр харагдаж байгаачлан те нөгөө өгөгдөл одоо урсаад байгаа энэ юмнуудыг суугууд харагдаж байна. За жишээлх юм бол хамгийн их энэ 123% тайгаа флаш дискээр мэдээлэл зөөх энэ хандлага бол одоо эрчимтэй нэмэгдсэн. Хамгийн дээрэс нь cloud хэлбэрээр бас өгөгдлөө дамжуулах хэмжлүүд нэмэгдэж байгаа. За mail те. За тэгээ гэртээ болон одоо нөгөө хэвлэл байдлаар энэ уламжлалт байдлаар мэдээлэлүүдээ хадгалах эрсдлүүд их мэтлээ ерөнхийдөө ингээд хувийн өөрхөн компьютерийг авч яваад ажилд одоо гэрлүүгээ аваад харьдаг ч юм уу өөр хувийн компьютероо байгуулалт ашигладаг ч юм янз янзын эрсдлүүдээс үүдэлтэйгээр байгууллага юм бол өгөгдлүүдэд халтаад байна гэж харагдав. За тэгээ яг өгөгдөл хамгаалах DLP гэдэг байгаа нь өөрөө яг ямар зүйл вэ гэдгийг манай төвшөө гоё танилцуулаад өгч байгаа. За өгөгдөл хамгаалах шийдэл нь одоо ерөнхийдөө бол ер нь дан ганц нэг түүл буюу бидний одоо програм хангамж байдаг шүү дээ нэг DLP шийдлүүд гээд тэр ганцхан програм хангамжаар шийдэгддэг асуудал юм байна. Тэгээд энэ нь одоо яг цогцоороо яг өгөгдөл хамгаалах стратеги гэж яригддаг. Тэрний дундаа одоо тухайн хэрэгсэлтээр гарна ажилтнууд өөрсдөө оролцдог. Тэгээд менежментийн янз бүрийн процессууд, тэгээ янз бүрийн шийдлүүд айгүй шаардлагатай болдог. Тэгээд ерөнхийдөө ийм гурван хүчин зүйлээс ийм бүрэлдсэн шийдлийг л хэлээд байгаа юм. За DLP ихлээс нөгөө нэг зөвхөн ийм технологийн ийм програм хангамж биш. Бүр тэр чигээр ийм том стратеги болж байна. Тийм, ер нь бол байгууллага мэдээлэлээ яаж гадагшаа гаргахгүй байх вэ? Яаж зөв ашиглах вэ? Яаж тухайн яг сүлжээнийхээ орчинд ч юм уу байгууллагын яг нөгөө нэг байгууллагын гэсэн
одоо девайсууд дээр хадгалж үлдэх тийм байгууллагын сүлжээн дотроо ашиглах яаж гадагш задруулахгүй тэгж ашиглах вэ гэдэг тийм стратегийг ерөнхийдөө хэлээд байгаа юм л да. Тэгээ ганцхан тэгээ тухайн стратегийг хэрэгжүүлэхэд ажилтнууд болон тухайн нэг хэрэгслүүд айгүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Ажилтнууд өөрөөсөө яг хамгийн том эрсдэлтэй сувг нь болж өгдөг байхгүй юу. Тэгээд санаатай болон санамсаргүйгээр янз бүрийн зөрчлүүдийг гаргаж яадаг ажилтнууд ингээд байнга өдөр тутмынхаа ажил дээр ингээд одоо мэдээллээр ингээд дамжуулахдаа одоо буруу мэйл хаягаар ингээд андуураад явуулах ч юм уу тиймэрхүү санамсаргүй тохиолдлуудаас болоод бас мэдээлэлүүд алдагдсан зөрчлүүд бас их гардаг байгаа. За дараагийн. За тэгээд ерөнхийдөө менежмент дотор нь одоо юу орох вэ гэхээр одоо тухайн эрсдлийг үнэлэх байгууллагууд одоо тухайн мэдээллээ эрсдлийг үнэлэх хэрэгтэй. Одоо хаана барьж байна, ямар сувгуудаар дамжиж байна, хэн ашиглаж байна, одоо тухайн одоо ашиглаж байгаа хүн яг тухайн мэдээлэлд хандах хэрэгтэй хүн мөн үү зэрэг тухайн маш олон зүйлүүдээр ингээд мэдээллээ үнэлдэг. Тэгээ үнэлээд тухайн мэдээллээ ангилаад ингээд бодлогоодыг бас хэрэгжүүлээд явдаг байгаа. Тэгэхээр менежмент гэхээр яг байгууллагын удирдлагын төвшөнд бүр юм одоо аюулгүй байдлын юм том тогтолцоо бас бий болгож ийж тухайн нэг одоо байгууллагынхаа дотоод процесс бас юм тогтолцоо хэлбэрээр оруулж ирэх хэрэгтэй. Тухайн одоо мэдээлэл зөвхөн одоо эрсдлийн үнэлгээгээл байгууллагууд хийж хахад мэдээллийнхаа эрсдлийг үнэлэх яг тухайн үнэлгээнийхэн процесс байна уугүй юу гэдгийг одоо бас хараад тийм байхгүй байх юм бол тэрийг ингээд менежментийн янз бүрийн ингээд юм ингээд нэмж өгөх шаардлагатай болдог. Тэгээ бодлого дүрм журмдаа бас тухайн одоо хэрэглээнийх нь зүйлсийг тэгээд буцаагаад нөгөө нэг одоо авах арга хэмжээ ч юм уу тийм одоо ингээд компанид ямар нэгэн одоо ажилтны буруутай үйл ажиллагаанаас хамаарат ямар нэгэн хохирол учирдлаа гэхэд тухайн одоо тохирсон учирлыг барагдуулах ч юм уу яаж шийдвэрлэх талаар одоо шийдвэрүүд нь бүгд ингээд бодлого журмдаа ингээд шийдэгдсэн байх хэвээр тийм шаардлагатай байгаа. Зөв. За тэгээ ажилт нь өөрөө мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгтэй байхыг айгүй их шаардаад байгаа. Тэгээд ерөнхийдөө мэдээлэл ингээд алдагдж байгаа эрсдэл гарч байгаа тохиолдлуудаас шинжилгээ хийж үзэхэд ерөнхийдөө мэдлэг чадвар дутсан одоо аюулгүй байдлын талаарх мэдлэг дутмагч юм уу одоо янз бүрийн одоо шифрлэх ч юм уу тиймэрхүү төлөвлөлтийг хэрэглээд заншаагүй зэрэг асуудлуудаас болоод ингээд санамсаргүйгээр айгүй их мэдээлэл алдагддаг гэж үздэг. Тэгээд ажилтнууд бас ингээд тухайн одоо шийдлийг хэрэгжүүлж яхад оролцоо нь айгүй чухал болдог. Одоо ядаж ингээд тухайн шийдлийг хэрэгжүүлэх гээд ямар нэгэн одоо аюулгүй байдлын алба бэлдсэн ажилтнууд ингээд ажиллаж байхад тэрийг ядаж эсэргүүцэхгүй тэрийг нь ойлгоод дэмждэг байх шаардлагатай болдог. Тэгээд тийм шаардлагатай учраас тэр нэг аюулгүй байдлын талаар мэдлгүүдийг ажилтнуудад маш сайн олгох хэрэгтэй болдог байгаа. Төв дагавар эрсдэлтэй тийм байгууллагт ямар хохирол учирч болох вэ гэдэг. Одоо би одоо нэг мэдээллийг ингээд гадагшаа ингээд санамсаргүй ч юм уу санаатайгаар ингээд дамжуулахад одоо тухайн мэдээллийг алдлаа гэхэд би эргээд ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг өөрөө мэддэг байх юм бол тухайн эрсдлийг ингээд гаргахгүй байх одоо тийм одоо яг сэдмэн болж өгдөг гэх юм уу. Тийм байгаа. Тиймээс энийг айгүй чухалчилд үздэг. За тэгээд түүний дараагаар хамгийн одоо зүйлт нь нөгөө тухайн шийдэл нь байгаа. Одоо DLP ч юм уу content management эсвэл тухайн firewall-ийн network DLP гэдэг тийм төлөвлөлтийг ашиглаад одоо ажилтнуудад ингээд зөвхөн хилээд ойлгуулад мэдлэгтэй байлгасан ч гэсэн тухайн эрсдлүүд бас ингээд байнга үүсч идэг. Тэрийг заримдаа жоохон хүчээр ч юм уу одоо буцаагаад ядаж нэг хяндаг тийм байх хэрэгтэй. Түүний тулд энэ шийдлүүдийг хэрэглэх зайлшгүй шаардлага тулгардаг байна. Тэгээ ер нь бол гэдэг нөгөө одоо хуучин чи бид нар юм уламжлалт байдлаар ингээд сейфэнтэй мэдээлэл хадгалдаг, архивэнд хадгалдаг байсан бол одоо ингээд дижитал хэлбэрээр шилжчихэнгууд бид нар дижитал дээр байгаа энэ дата мэдээллүүдээ эргээд удирдах, хянах болцоог нь одоо заавал юм технологийн юм шийдлийн зөвлөмжтэй гаргал хийх боломжтой болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Окей. За ерөнхийдөө DLP нь бас одоо нэг тухайн хэрэгслээ сонгож ашиглахдаа ямар хэрэгслийг ашиглавал үр дүнтэй байх вэ гэдгийг бас тухайн шийдлүүдийг бас сонгодог. Одоо дотроо DLP чинь маш олон төрөл байдаг. Одоо integrated DLP гэдэг жижиг одоо антивирусанд дагалддаг endpoint protector тийм янз бүрийн аюулгүй байдлын одоо вирусны эсрэг програмд шигтгэгдсэн байдаг тийм integrated DLP-нүүд байгаа. Тэднэр нь болохоор яг enterprise DLP-г бодвол арай нэг чадамжийн хувьд бол гэхдээ өөр нэг
одоо network DLP ч юм уу өөр нэг шийдэлтэй хослуулаад ашиглал үр дүнтэй байх ч юм уу одоо тэр одоо DLP шийдлийн архитектурыг байгууллагууд сонгох шаардлагатай болдог. За ингээд энд ерөнхийдөө ингээд 4 шиг архитектурыг харуулсан байгаа. Энэ нь ямар давуу талтай, ямар сул талтай талаар жоохон ярьцгаая. За, endpoint DLP нь болохоор одоо сервер, компьютер, десктоп төхөөрөмж дээрээ agent програм суулгачдаг. Тэгээд endpoint DLP-ийнх нь ерөнхий давуу тал нь болохоор одоо тухайн компьютер дээр суусан програм хангамжуудад ингээ хамтарч ажиллах ч юм уу тухайн програм хангамжтай ингээд хамтарч ажиллаад юу юм тухайн мэдээллийг яг тухайн төхөөрөмжөөс нь гарахгүйгээр хамгаалдаг. Тэгээд дээр нь компьютер болон нөгөө тоног төхөөрөмжүүдийнх нь одоо интерфейсүүдийг маш сайн хяндаг. Одоо USB төхөөрөмж ч юм уу одоо принтер рүү ингээ мэдээлэл хэвлэх зэрэгүүллүүдийг ингээд хоригдж чаддаг, хянж чаддаг айгуу давуу талтай. Одоо network DLP-ийн давуу тал нь болохоор эйжент суулгах шаардлагагүй. Ерөнхийдөө ингээд сүлжээнд ямар ч компьютер орж ирсэн ингээд тухайн сүлжээгээ ингээд бүхэлд нь хянах боломжтой байдаг. Одоо эйжент суулгасан суулгаагүй бүгдийг хянана. Гэхдээ тухайн аппликейшнуудыг ингээд нэг бүрслэн хянаад байх боломжгүй. Тэгээд ерөнхийдөө бол inspection хийж тухайн пакетыг нь барьж авч задлж хяндаг. Тэгээд энэ арга нь бас жоохон зарим тохиолдолд жоохон язгаарлагдмал ажиллахгүй байх тохиолдлууд бас гараад байдаг. За тийм байна. Одоо Discovery DLP гэж байгаа. Энэ Discovery DLP нь болохоор ингээд томоохон хэмжээний storage дээр ингээд мэдээлэлээ хадгалаад ингээд хоорондоо хуваалцаад ингээд ашиглаа явдаг тохиолдолд энэ Discovery DLP-г илүү зохимжтой гэж үздэг. Энэ нь болохоор өрсөлдсөн байдлаар тухайн мэдээлэлд бүгдэнд нь скан хийгээд тухайн мэдээллээ ангилчдаг. Тэгээд тухайн ангилал дээрээ бодлогуудаа тодорхойлоод хамгаалаад явдаг байна. За Cloud DLP-ийн хувьд бол бас хоёр төрөл байж болдог. Нэг нь болохоор ерөнхийдөө тухайн cloud үйлчилгээнүүдтэй ингээд API-гаар холбогдоод тэгээд хамгаалалт хийдэг. Бас нэг Discovery DLP дэвшлэгийн хайлт хийгээд тухайн мэдээлэл ангилаад ингээ хамгаалаа явдаг. Нөгөө нэг cloud одоо өөр нэг шийдэл нэх юм бол cloud DLP-ийн хувьд cloud үйлчилгээнийхээ өөрсдийнх нь DLP-г ашиглаж болно. Жишээ нь Office 365 дээр байх юм бол одоо enterprise багцууд дээр нь тэр тухайн DLP шийдлүүдийг бас ингээд хамт future aisle гэдэг одоо боломж олгоод өгчдөг. Тэгээд тухайн cloud дээр хадгалж байгаа мэдээлэлээ хамгаалах гэх юм бол тухайн cloud үйлчилгээнийхэн DLP-г ашиглавал бас зүгээр байдаг. Окей. За ингээд ерөнхийдөө нөгөө хоёулын гэж сая яасан слайдууд дээр бол ерөнхийдөө DLP гэж ер нь юу юм те. Тэг ягаад ер нь энийг ашигладаг, байгууллагууд ямар хөлбөмбөнд ямар байдлаар ашигладаг гэдэг ерөнхий мэдээллийг хүчлөө. Харин одоо яг хэрэглэгч нар маань одоо сонсож байгаа энэ хүмүүс маань болохоор яг манад яг ягаад хэрэгтэй үгүй юу гэдгийг илүү одоо мэдэх хэрэгцээ өндөр байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээлэл одоо байгууллагын одоо мэдээллийг алдагдаж байна уу юу гэдгийг одоо мэдэх эсвэл яг энэ DLP шийдэл хэрэгтэй үгүй юу гэдгийг ойлгохын тулд дараах нэг хэдэн асуултуудад хариултвал илүү одоо гараад ирэх юм болов уу гэж боддог байхгүй. Тийм. Та бүхэн энэ асуултуудад ингээд өөрсдийнхөө яг байгууллагынхаа орчин бодоод өөрийнхөө орчныг ингээд бодож агаад хариулах гээд оролдоод үзээрэй. Тэгээ хариултаас нь магадгүй юунд гарч ирэх бах. За жишээлбэл таны эмзэг мэдээллүүд яг хаана байршиж байгаа вэ гэдэг асуултаар эхлэе те. За цаашлаад одоо жишээлбэл имэйлээр илгээгдэж байгаа болон те одоо илгээгдэж байгаа мэдээллүүдийг хянаж гин үү, удирдах чадж гин үү гэдэг асуулт. Энэ дээр болохоор хянаж удирдна гэдэг дээр нь одоо би одоо ямар нэгэн байдлаар нэг мэйл ингээд хүн рүү явуулчлаа. Тэгэнгүүт тухайн мэдээлэл яг хэн рүү явсан бэ, хэн явуулсан бэ те тэр мэдээлэл хэрэгтэй, хизээ явуулсан бэ, ямар мэдээлэл, ямар атачтай явсан бэ гэдэг нь айгүй чухал. Ийм дэлгэрэнгүй мэдээллийг авч чаддаггүй гэсэн утгаар энэ асуултыг оруулсан байгаа. Тэгээд флаш диск өөрийн төхөөрөмжөөр одоо ингэ мэдээлэл дамжихыг ингээд хориглох боломж байдгүй. Одоо байгууллагуудад янз бүрээр ашигладаг л да. Энэ боломж бол хамгийн нөгөө түгээмэл байдаг. Одоо антивирус дээрч байдаг. Тухайн нөгөө нэг одоо Active Directory уу Windows-ийн Active Directory ашиглаад хориглох хүч байдаг. Энэ ер нь хамгийн их байдаг нь болов уу гэж бодож байна. Тэгээд мэдээллийн аюулгүй байдлын хэрэгжилтийг хэрхэн үнэлдэг вэ? Одоо бүх мэдээлэл дамжуулах сувгуудыг ингээд 100% үзгээд нэг хэдэн хувийг хянаж чадж байна гэдгээ та нар гаргаж чадж байгаа юу? Тэ. За байгууллагын мэдээлэл өгөгдөлт эрсдлийн үнэлгээг тогтмол хийдгүү. Одоо тухайн шийдлийг ингээд хэрэгжүүлээд эхлэхээр ингээд байгууллагт бас маш юм
олон давуу талууд бас ингээ гарч ирдэг. Одоо нэмэлт менежмент ажилтны сургалт тэгэл янз бүрийн процессыг ингээ явагдаад эхлэнгүүт байгууллагын ингээ аюул байдал ингээ тодорхой хэмжээгээр ингээ сайжраад яваад идэх байхгүй. Тэгээд ерөнхийдөө яг ингээд нэг үр дүнгээ ингээд өгөх хугацаа нь ер нь бол 18 сар гэж үздэг юм билээ. Ерөнхийдөө 18 сарын турш тэр зүйлийг ингээд хэрэгжүүлээд явхад байгууллагын аюул байдал ингээд маш эрчимтэйгээр ингээд сайжирдаг гэсэн тайлангууд бас гарсан байт юм билээ. За эдгээр асуултуудыг алдчихъя дөө. Тэгээд та харсан байгаа. За одоо нэг яг хэрэгжүүлэх алхмууд одоо яаж хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг талаар ярихаар болдгоо да. Одоо сая энэ бол ерөнхийд нь яг нөө хэрэгжүүлэлтийнхаа ерөнхийд ингээд зураглалын одоо иймэрхүү алхамтай иймэрхүү гэдээ явсан байгаа. Дараагийн слайдууд дээр энийгээ жоохон багаар ингээд дэлгэрүүлсэн зарим нэг онцлог зүйлүүдээ ингээд яриад явах болно. Байгууллагууд ерөнхийдөө DLP одоо юу гэдэг шийдэл аваад ашиглахад шаардлагатай одоо алхмууд нь гэсэн үг шүү дээ тийм. Тухайн шийдлийг бэлдсэн байх шаардлагатай амжилттай хэрэгжүүлэх гэхэд одоо ингээд хаанаас эхлэх вэ гэдгийг нэгт мэддэггүй тий. Яг ямар зүйл хийх вэ гэдгийг ингээд сайн мэдэхгүй байх тохиолдолд бас энэ алхмуудыг нэг хараад ерөнхийдөө төлөвлөгөөгөө гаргачих болно гэсэн үг. Гэтэ бас энэ нөгөө нэг хэрэгжүүлэх арга нь бас хэд ян болохоор энэ дээр яг нэг Монголд ингээд ерөнхийдөө хэрэгжүүлэхэд ингээд болоод байгаа ч юм уу те Монголд хэрэгжүүлэхэд ингээд арай байгууллагууд ингээд хүлээж авч байгаа аргыг нь бол оролцсон байгаа. Энэ нь ерөнхийдөө нэг 5 алхамтай нэг юм арга байна. Ерөнхийдөө нэг эхлээд бас нэг энээс өөр нэг аргыг дуртахад ерөнхийдөө стандартыг барьж бас хэрэгжүүлдэг байгаа. Ерөнхийдөө нэг тодорхой бүлэгт нь яг нэг тодорхой стандартын дагуу мэдээлэл ингээ хамгаалнаа гэж үдээд хэрэгжүүлж эхэлдэг. Тэгээд дараа нь томруулдаг. Олон улсын стандарт гэсэн. Энэ болохоор ерөнхийдөө яг тэгээ хэрэгжүүлэхээр байгууллагууд очингууд ингээ манайх бодлого яг ингээ арай тодорхой болоог байна. Яг ингээд ийм одоо манайд бодлого байгаа боловч яг ингээд хэрэгжүүлэх гэхээр ингээд энэ айгүй ийм ойлгомжгүй байгаа даа гэсэн асуудалтай айгүй их тавьдаг байхгүй. Тэгээд тэрнээс болоод ерөнхийдөө энэ аргыг сонгодог байгаа. Энэ нь яадаг вэ гэхээр ерөнхийдөө эхлээд ингээ ажиглалт хийдэг. Одоо энэ судалгааны төвшөнд юу хийгддэг вэ гэхээр одоо тухайн төхөр одоо юу гэ шийдлээ ингээ суйрлуулчаад тэгээд ерөнхийдөө ингээ хориглох залт малт байхгүйгээр ерөнхийдөө ингээ мэдээлэлээ хаана байршиж гэн хаагуур дамжиж гэн ямар мэдээллүүд дамжиж гэн ямар сувгаар дамжиж гэн гэдгийг ерөнхийдөө ажиглах байдлаар ингээ нэг хэсэг ингээ 2-2 сарын хугацаанд ингээд дан ингээд хараад явж идэг. Тэгээд өвдөл ашиглах хадгалтын мэдээлэлээ цуглуулцдаг. Тэгээ мэдээллийн хэрэглэгч байршлыг ингээд тодорхойлдог. Энийхээ хажуугаар бас нэг бодлого журмаа ингээд бас сайжруулад явж иж болдог. За тэгээ мэдээлэл дамжуулах гарцуудаа тодорхойлоод тэгээд тухайн гарцуудыг хориглохгүй гэсэн ингээд яг шийдвэрүүдээ гаргачаад журамдаа заагаад өгчнө. Тэгээ өмнө гарсан зөрчлөө тохиолдлуудынхаа мэдээллүүд байх юм бол тухайн мэдээллүүд дээр бас ингээд үндэслэн одоо хамгаалах арга техникүүдийг бас ингээд журамдаа шигтгээд суулгаад өгчих юм бол дараа нь нэг хэрэгжүүлэлтэн дээр нь журмаа харж сууж байгаа л би энэ нэг ингээд хориглоно, энэ нэг нь зөвшөөрнө, энэ юм байх юм бол зөвшөөрнө гэдэг одоо тодорхой хугацаагаар нээдэг, хаадаг гэсэн юмнуудаа бүгдийг тодорхойлж болдог. За төлөвлөлтийн шатнд ерөнхийдөө яг ерөнхийдөө яг тэр журам бодлого шийдвэрүүдээ бүгдийг бэлэн болгоод явдаг. Тийм. Нэг юу яач. Жохон давч болгоод явчих. Тэгээд дараагийн слайдуудад дэлгэрэнгүй байх хэрэгтэй. Ийм мэдээлэл байлаа гэхэд тухайн мэдээлэл нь яг нууц уу биш үү гэдгийг бүгдийг ингээд бичиг баримт болгоцсон байх хэрэгтэй. Яг ингээд хэрэгжихэд бэлэн мэдээлэл байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Одоо жишээлбэл юу яа л да. Яг одоо ингэ DLP хэрэгжүүлэх чад байгууллага байна гэж бодоод яг одоо хэрэгжүүлэхээс өмнө бэлдэх хэрэгтэй юм. Яг тэрийг яг одоо энэ тавч байдлаар хэлээд өгч хэлээ. За ер нь бол ямар мэдээллүүд байдаг вэ гэдгийг мэдсэн байх хэрэгтэй. Одоо яг ямар мэдээллүүд нь компанид чухал вэ? Аль нь ингээд паблик байж болох вэ те? Аль нь дотоод хэрэгцээнд байх вэ? Энэ мэдээллийг хэн ашиглах вэ гэдэг талаараа яг ингээд бүгдийг ангилаад бүр яг нарийн тодорхойлсон байх хэрэгтэй. Одоо ерөнхий юм байж болохгүй ерөнхийдөө. Яг ийм энэ мэдээлэл ерөнхийдөө ингээд компани дотор ашигланаа гэж орхисон байж болохгүй байхгүй. Тэгээд тухайн компани дотор хин ашиглах юм те. Хин одоо жишээ нь ядчил мэйлэр илгээ хийлээ гэхэд
энэ тухайн одоо нууц гэсэн мэдээлэл маань яг ямар домен руу явж болох юм те. Эсвэл нөгөө эсрэгээр нь байж болно. Энэ домен руу явж болно. Бусад руу нь болохгүй ч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар бүр илүү наривчилсан. Одоо жишээлбэл нөгөө нэг документийн төрлөөр нь эсвэл нөгөө дотроо агуулгаар нь ч юм уу гэдэг. Одоо жишээлбэл Excel файлууд нь манай чухал дата юм аа гэдэг. Excel-ийг ерөөсөө гадагшаа гаргахгүй дандаа blacklist нь байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар. Тийм. Тэгэхээр яг хоо жоохон хэцүү болоод байдаг. Нөгөө нэг дан Excel-ийн бүгдийг ингээд нууц гэж үзчих бас болдгоо тий. Доторх заавал агуулгаар нь ингээд гаргах хэрэгтэй болдог. Тэгэхээр тухайн контентыг ерөнхийдөө ингээд бүх мэдээлэл ингээд бүгдийн чагсаалт гаргаж байгаа л ард нь ингээд наривчилсан байдлаар гаргаад дараа нь тэрийг багцалдаг, группэлдэг тийм юм хийвэл зүгээр байдаг. За тэрний дараагийн шат нь болохоор сургалт байгаа. Энэ дээр нөгөө нэг тухайн ажилтнууд ерөнхийдөө тухайн шийдлийг ашиглаж сурах одоо боломжийг нь олгох хэрэгтэй гэх юм уу. Одоо эхлээд нэг 4 журмаар тодорхойлсон энэ чинь ингээ бүх юм нь бэлэн болсон байгаа шүү дээ. Төлөвлөлтийн шатнд те. Ингээд ийм хэрэгжүүлнэ, энийг ингэнэ гэдгээ бүгдээрээ мэддэг болсон байна. Тэнгүүтээ энийг ажилтнуудаа бүгдэнд нь ингээд сургалт хэлбэрээр орох хэрэгтэй. Одоо манайх ийм шийдэл хэрэгжүүлж байна. Энэ ингээ манай компаниг ийм эрсдлээс хамгаална те. Энэнд бол та нарын оролцоо ийм чухал гэдэг талаас нь сургалтуудыг сайн өгнө. Тэгээд дээр нь одоо ямар нэгэн зөрчлийн тохиолдлууд одоо гарлаа гэж бодоход тухайн хүнд одоо нөгөө шийдэл маань явж байгаа шүү дээ. Хэрэгцээ ингээ ажиллаад явж байгаа. Тэнгүүт нөгөө анхааруулгуудыг өгч эхэлдэг. Жишээ нь одоо би ингээ нэг мэйл хийлгэх гэдэг ингээ нэг Excel файл апплод тэнгүүт та одоо ийм зөрчил гаргах гэж байна гэсэн анхааруулга компьютер дээр ингээ notification хэлбэрээр гарч ирдэг юм уу. Тиймэрхүү нөгөө нэг анхааруулгууд ингээ өгөөд ирэхээр тухайн үйлдэлүүдийг одоо төлөвлөлтөд ойлгоод эхэлдэг гэсэн үг. Энэ манай энэ журманд дэсэн энийг төрчих гээд байгаа юм байна. Энэ ингээ болохгүй юм байна гэдгээ ингээ баг багаар суралцаад явж идэг. За тэгээд хэрэгжүүлэлтийн шатанд болохоор ингээ суралцсныхаа дараа хэрэгжүүлэлтийн шатанд яг нөгөө блоклох ингээд илүү бодлого болгоод ингээд явцдаг. Тэгээд өмнөх сургалтынхаа шатанд яг тэр анхааруулга мэдээлүүд ингээ зөв өгсөн бол энэ шатанд нөгөө нэг тулгарх нэг эсэргүүцэл нь арай бага байдаг юм уу. Тэгээд дээр нь энэ хэрэгжүүлэлтийн шатанд бас удирдлагууд нэлээд түлхэж зорж өгөх хэрэгтэй. Одоо манайх энэ шийдийг ингээд хэрэгжүүлэх гээд ингээд явж илаа гэж бодоход одоо ажилтнууд дээр очиод ингээд асуудаг. Одоо би ингээд мэйлэр ингээд юм болох гэж миний энэ мэдээлэл ингээд гарахгүй хориглогдоод байна. Энэ ийм байхгүйгээ маргаан үсэт байдаг. Тэгээд тухайн маргаан нь болохоор ерөнхийдөө бараг журмаараа зохицуулагдах хэрэгтэй байгаа. Тэнгүүт журам дээр нөгөө нэг залтан байхгүй байх юм бол нэг хэрэгжүүлж байгаа хүнийх нь буруу юм шиг дээ. Эсвэл илгээж байгаа хүн ингээд буруу зөвөө мэдхгүй тийм үйл ойлголцох байдлууд үүсээд байдаг. Тэрэн дээр нь яг бодлого журмын тодорхой дээр нь удирдлагууд бас ингээд түлхэж цулаад ичих юм бол тэрийг л ингээ амархан хэлбэрт даван туулаад гарчих боломжтой. Тэгээд тэр хугацаанд энэ нь бас эргээд удирдлагын оролцоо юм чухал вэ гэхээр тухайн байгууллага ингээд тухайн шийдлийг хэрэгжүүлээд үр дүн өгөх хүртэлх хугацааг нь бас богиносгож өгдөг. Тэргээр бас айгу тавталтай байгаа. За тэгээд тухайн хэрэгжүүлэлтээ хийчихнэ. Тэнгүүтээ ерөнхийдөө энэ хэрэгжүүлэлтээр тухайн шийдлийг ингээд болчлоо гэд хайчиж болтгоо. Тэрийг эргээд нөгөө үнэлэх хэрэгтэй болдог. Одоо ингээл системийг хэрэглээл явж байгаа хооронд бас ингээд тохиргоонууд ингээд хийгдэж байгаа төлөвлөсөн эсвэл ингээд өөрчилсөн байдлаар ингээд байж идэг. Тэгээд эргээд тэрийг бас нөгөө нэг тухайн бодлого журмандаа ингээд нийцэж гэнэ үү гэдгийг дахин үнэлээд ингээд засваад явж явах хэрэгтэй. За. Ерөнхийдөө яг нэвтрүүлэлтийн процессын хувьд бол саяны 5 алхмыг ингээд явдаг. Тэгээд яг нэвтрүүлэлтээ хийснийхаа дараагаар ингээд яг тухайн аюулгүй байдлынхаа тэр тогтолцоо гэж ярих нь зөв. Одоо аюулгүй байдалтайгаа шийдэлтэй холбоотой тэр тогтолцоог бас дотроо бий болгож өгөх хэрэгтэй болж байгаа. Нөгөө эрсдлийн үнэлгээгээ байнгын тэгээд өрчлөн сэргийлэх арга тактикуудаа боловсруулаад дахиад нөгөө нэг бодлогоо шинжлэх те дахиад аргуудаа солих, сайжруулах зүйл ажлуудаа хийчээд дахиад нөгөө нэг шинжилгээд үнэлтээ хийгээд ингээд давтагдах байдлаар явуул хэцүү байна. Ерөнхийдөө нөгөө нэг эн чинь маш урт хугацаанд нөгөө нэг хэрэгждэг гэж үздэг. Тэгээд урт хугацаанд ингээд үр дүнгээ өгдөг шийдэл учраас энэ яг энэ давтагдж байгаа энэ сайжруулах ажлуудыг бол байн хийж авахгүй болохгүй. Тэгэхээр энэ циклийн дагуу ерөнхийдөө тасралтгүй хэрэгжих хэвэл бас нэг юм тийм гэсэн стандарт. ISO байгууллагын яг хэрэгжүүлэлтээ ISO гэдэг чинь бас тэгж ярьдаг шүү дээ. Яг ийм тогтолцоо болох хэрэгтэй гэдэг шиг яг
энийг бас ингээд тогтолцоо болгоод шигтгэж өгөх хэрэгтэй байгаа. Окей. За тэгээд хамгийн түрүүнд нэг файл тайлах дээр хамгийн тулгардаг. Байгууллагад яаж ангилахаа сайн мэддэггүй. Би энийг ингээд ноц гэж болох уу гэж надад зураад байдаг. Тэрийг бол би шийдэхгүй. Байгууллага өөрөө шийдэх хэрэгтэй. Тийм учраас нэг бүх нэгжүүдээс ажилтнуудын оролцоогоо авах хэрэгтэй болдог. Бусад газар нэгжүүдээс төлөөллүүдийг оролцуулаад энэ мэдээллийг бид нууц гэж үзэх юм уу? Энэ мэдээлэл нь хаана ашиглаж болох юм? Компани гадна байж болох юм уу? Болохгүй юм уу гэд одоо маш олон ингээд хүчин зүйлүүдээр тулгуурлаад ангиллыг гаргадаг байна. Энэ дээр бол ерөнхийдөө ISO стандартын дагуу ангилсан ийм жишээ байна. Гэхдээ заавал юм байх шаардлагагүй. Байгууллага өөрөө яах вэ? Өөрсдөө ангиллаа тодорхойлж болдог. Ерөнхийдөө тэр ангиллны 3-аас 5 байвал зүгээр ч 5-аас олон байх хэрэггүй. 3-аас цөөхөн байж хэрэггүй. Одоо жишээлбэл энэ дээр бол public, internal тэгээд confidential гэж 3 ангилсан байна шүү дээ. Тийм энэ дээр ингээд бас нэг хүчин зүйлүүд нь ард нь байгаа энэ юунууд нь аягүй чухал. Одоо жишээ нь марк хийх үгүй юу те. Энэ дээр нэг хин удирдахын энэ файлыг нь хин тарааж болох юм ингээд эрхүүдийг нь бас ард нь ингээд тодорхойлоод өгсөн. Ийм байдлаар ийм дэлгэрэнгүй мэдээлэл төр өмнөхдөр төлөвлөлтийн шатанд аягүй хийх хэрэгтэй болоод байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яг төлөвлөлтийн шатан дээр одоо нэгжийн удирдлагууд юм эсвэл албаны удирдлагууд нийлж байгаад яг энэ одоо аюулгүй байдлынхаа юм нарийн мөр тодорхойлох нь аягүй чухал болж байгаа байхгүй тий. Хамтраад тэгээд хийвэл илүү хоногчтой артынтай болдог. За энэ бол ерөнхийдөө зүгээр жишээ. Загвар байгаа. За тэгээд яг нөгөө нэг хэрэгжүүлэлт эхлэх гэхээр нөгөө байгууллагууд шууд ингээд маш юм том бодлогуудыг хэрэгжүүлэх гэж тариад байдаг. Одоо юу вэ? Журмаа ингээд бүр цогцоор нь ингээд бүхэлд нь хэрэгжүүлэх гэж одоо ирмэлцдэг гэх юм уу? Тэр бас нөгөө нэг айгүй үр дүнг болгох нэг тухайн шийдэл ингээд амжилтгүй хэрэгжих нэг шалтгаан болоод байдаг. Маш том ингээд бодлогыг ингээд бүхэлд нь ингээд оруулаад өчгөр нэг яг ингээ хөгжүүл одоо маш том эсэргүүцэлтэй ирэхэд тохиолддог. Ажилтнууд нь айгүй их бодлогоор ингээ хязгаарлагдаад ирэхээр айгүй тийм дарамтанд ороод буцаагаад нэг яагаад гэдэг шиг. Эсэргүүцээд идэв шиг. Өөрөөр байдлаар золоод нэг бодлогоодоо буцаагаад болиулах те бүр ингээ хэрэглэхгүй болгох тийм асуудлууд гаргадаг. Энэ удаан хугацаанд явна гэдэг нь ингээ баг багаар хөгжүүлээрэ гэдэг нь бас цаанаа бас нэг тэрийг ингээ даван туулах ингээ боломжийг даван туулахад арай хэлбэр байхаар энэ зохион байгуулсан одоо тийм тэрүүн туршлага гэж хэлэгдэж байгаа. За тэгээд ерөнхийдөө одоо бодлогоодын хувьд ингээд хийх үйлдэлүүд нь бол айгүй тодорхой. Эсвэл зөвшөөрнө. Эсвэл хэмжээнд нь тийм логин авна. Эсвэл ингээд хориглоно гэсэн ийм гурван үйлдэл. Тэгээд тухайн бодлого яг ингээд нарийн тодорхойлцоод жишээ нь нэг PDF файл, одоо PDF-ийн файлыг доторх агуулгаар нь ингээд хайлт хийгээд ангилчих бас болно. Эсвэл зүгээр дам PDF нь явж болно. Excel файл нь явж болохгүй гэсэн байдлаар бас явчих болдог болохоор одоо тэр нөгөө яах юм одоо ангилал дээрээ л ер нь хамаг гол асуудлуудаа шийдвэрлэдэг гэсэн үг. Тэрнээс яг энэ нөгөө нэг хэрэгжүүлж байгаа энэ нөгөө нэг удирдах байгаа энэ юу н акшн нь бол айгүй юм цөөхөн гурван л тийм байна. За нэг хэрэглэгчийн мэдлэг гэдэг чинь юу арах вэ гэдэг дээр нэг л эсрэг хэлэгчтэй нэг ажилтнууд гэсэн байна. Тэгээд нөө эсэргүүцэлтэй тулгардаг ярьжсэн те. Ер нь бол өмнө нь ярьсан байгаа. Тэгээд байгууллагууд ер нь бол хор шиг хохирлаа бас ингээд сайн ажилтнуудаа ойлгуулчих хэрэгтэй юм билээ. Одоо бид нэр ингээ ийм мэдээлэлч алдчих юм бол ийм хор уршигтай байдаг. Ийм одоо эрсдэлд ордгоо гэдгээ сайн ажилтнуудаа ойлгуулчих юм бол ажилтнууд эргээд тухайн мэдээллийг ингээд бас нөгөө хамтарч хамгаалах гэж оролддог тий. Зарим хэсэг нь бол яг хөө ингээд яг санаатай байж байна, санамсргүйгч байдлаар ингээд мэдээлэлээс гадагшлуулаад идэг л да. Тэгээд энэ хор уршиг бас сайн ойлгуулаад өгчвөл тэр нөгөө нэг гадагшлуулдаг хэсэг нь бас ингээд багасдаг гэдэг юм байлээ. Өөрийг хариуцлагын ерөнхийдөө хамгийн энэ сайн ойлгох хэрэгтэй байлаа. Өөрийг хариуцлагаа сайн мэдсэн байхад ажилтнууд нэг зөрчил гаргаад байх нь одоо юм багасдаг. Одоо тийм судалгаа байт юм лээ. Өөрийг хариуцлагыг ингээд таниулсан байлаа гэж бодоход тэр хэрэгжилтийн хугацаа айгүй богиносдог. Жишээ нь ингээд нэг сард нэг 500 зөрчил гардаг байдаг гэхэд нэг 6 сарын дараа нэг 140 болсон байт юм а тиймэрхүү байдлаар ингээд маш огцом буурдаг, зөрчилтэй огцом буурдаг. Тэгээд айгүй хурдан үр дүнгээ өгдөг гэж. Надад нэг бас юм кейс байдаг. Одоо жишээлбэл
нэг байгууллага ингээд одоо энэ шийдэл ашиглаад технологийн шийдэл ашиглаад юм юугаа USB порт мартуудаа ингээд мэйл зээлүүдээ бүгднийг ингээрээс зөвшөөрнө гэж байгаа байхгүй юу? Ямар ч блок гэдэг нь саний тэр хариу арга хэмжээгээр энэ блок гэдэг хоёроос хариу арга хэмжээг авахгүй бүгдийг зөвшөөрнө гэж байгаа байхгүй юу? Тэгээ зөвшөөрсөн тэр логуудаас шүүгээд яг мэдээлэл хаанаас урсж байгаа вэ гэдгийг яг барьж авах сонирхолтой. Блокчлогтой нөгөө хүмүүс чинь дараагийн өөр бас нэг сувгийг ашиглах гэж оролддог гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас иймэрхүү кейсүүд байдаг болохоор байгууллага өөрсдийнхөө нөхцөл байдал тэр нөгөө нэг соёлдоо тохируулаад янз хэлбэрээр ашиглаж байгаа байхгүй юу? Харин тийм бас саяхан бас нэг кейс дээр бас тийм асуудал гараад байна. Одоо бид нар ингээд байгууллагатай ингээд ажилтнуудаа мэддэхгүйгээр ингээд судлахчаад эхлээд ингээд сайн шинжилгээ юмар байна. Тэгээд тэргээр бас нөгөө хүмүүсийнхаа нөгөө ерөнхийдөө нэг хандлагын ч юм уу одоо хүмүүстэйгээ бас ажиллах гэдэг байхгүй юу? Тийм. Хүнийхээ зан төлөвийг ингээд судлахад тиймэрхүү бас байдлаараас тийм хүсэлт ирүүлсэн компаниуд байгаа. Тэгэхээр байгууллага янз янз л зүйл байгаа шүү тий. За тэгээ нөө хэрэглэнэр маань одоо анх бид ингээ хэрэгжүүлээд эхлэнгүүд янз бүрийн зөрчлүүд гаргаад тэрнээсээ бас ингээд нэг жоохон айх эмээх тийм талууд үүсээд байдаг. Тийм болохоор нөгөө нэг бас хэрэглэгчээ тухай бүрт нь ингээд нэг тутламжаар хангаж явах хэрэгтэй. Тийм асуудал гарлаа гэхэд тэрийг нь бас нэг хитрхи хүн дээр ингээд чим зөрчил гаргалаа гэдэг нь бас жоохон зохимжгүй гэж. Тэгэхээр тухайн ингээд зөрчил гарчлаа гэхэд тэрийг сайн ухаж ойлгох хэрэгтэй. Энэ ингээд ийм манай энэ бодлогын дагуу энэ ингээд хориотой байдгаа. Та энэ мэдээлэл ингээд гадагшаа гаргаж болохгүй гэдгийг сайн ойлгуулад тэгээд хэрвээ та энийг ингээд заавар дамжуулах шаардлагатай бол та энийг ингээд хүсэлтээр ингээд ийм одоо манай энэ журмын дагуу ингээд шийдвэрлэж байгаа энэ журмаар ингээд одоо хүсэлтээр энэ журмын дагуу хүсэлтээ гаргаад ингээд асуудлаа шийдвэрлээрэй ч юм уу тиймэрхүү байдлаар бас ярилцаж ойлголцох байдлаар ажилтнуудаа харилцуулах зүгээр гэж зүйлдэг юм байлаа. За энэ нэг төрөө ярьжсэн зүйл чинь ажилтны оролцоог тодорхойлох гэдэг дээр нь ерөнхийдөө нөгөө байгууллага албан нэгжүүдийн л удирдлагуудыг л хэлээд байгаа юм л да. Тухайн албан нэгжүүдийн удирдлагуудад тухайн албан нэгжтэй холбоотой асуудлуудыг ингээд шийдвэрлүүлэхээр одоо зохион журмандаа зохион байгуулж байгаа бол бас их зүгээр нэг хүн дээр хитрхийх ачаад ирээд тахгүй дээр нь нөгөө нэг шууд удирдлагууд чинь ажилтнуудтайгаа ойрхон ажиллаж байгаа учраас тухайн бүрт ингээд заавар зөвлөмжөөрөө хангаад ингээд удирдаад явах боломжтой болдог. За тэгээд лог анхааруулгын мэдээллүүдийг бас тогтмол шалгаж авах хэрэгтэй. Тэгээд холбогдох хүмүүс рүү байнга нэг мэдээллүүдийг явуулж авах хэрэгтэй. Одоо жишээ нь тухайн нэг албанаас ингээд зөрчил гарлаа гэхэд тэр албаных нь шууд удирдлага руу тэр зөрчлийн мэдээд нэтгэгддэг байхаар ч юм уу. Тиймэрхүү байдлаар зохион байгуулбал нөгөө нэг зөрчил нь айгүй хурдан хариу арга хэмжээ авагддаг гэх юм уу. Хурдан шийдвэрлэгдэнэ. Дээр нь ингээд нөгөө нэг компани одоо ерөнхийд нь ингээд харангуут ингээд ерөнхийдөө ингээд хариулт үзүүлж байгаа хурдан нэмэгдээд ирэхээр бас нэг мэдээлэл алдагдах тохиолдол нь арай багасдаг тийм байгаа. За тэгээ жил бүрийн эцэс ч юм уу хагас жилдээ нэг удаа нэг тухайн одоо шийдэлтэй холбоотой тухайн зөрчлүүдтэй холбоотой нэг юм хурал шиг зүйл хийж явах хэрэгтэй нэг зөвлөхөн ч юм уу тийм тэрэн дээр ингээ бүх асуудлуудаа дэлгэж тавиад тухайн асуудлуудаа яаж шийдэх үү яаж боловсруулах уу гэдэг тэр нөгөө бүх шийдлүүдээ гаргах хэрэгтэй. Тэгэхээр ганцхан энэ шийдэл маань ерөнхийдөө тэр нэг програм хангамжаар зогсохгүй байгаа байхгүй. Хүн програм хангамж бол ердөө нэг за Австрал нэг 30% юм уу 40% нөлөөтэй байгаа. Тэнгүүд яг ихэнх хувь нь болохоор ер нь бас нэг ажилтнуудын оролцоо менежмент гэдэг рүү бас хуваагдаад орчиж байгаа байхгүй. Ганцхан энэ шийдлийг хөдөлтөж авлаа гэдэг ерөнхийдөө энэ шийдлийг ингээд бид нэр энэ шийдлийг хэрэгжүүлчлээ гэж хэлж болохгүй болчиход байгаа. Тэгээ энэ одоо бас юм бид манад ерөнхийдөө аягүй түгээмэл гэдэг юм. Захирлууд нөгөө юм тодорхой нэг зүйл худалдаа авчлаарэ. Тэгээ яг ингээд одоо юу ч тийм тайвширчдаг гэдэг юм уу те. За одоо ингээд нэг юм шийдэл худалдаа авчих юм манай одоо мэдээлэл алдагдахгүй байгаас тэгэл нэг IT руу галдаг те. Тэгээ IT-ийн хаалтнаас нь ч юм уу IT-ийн инженер нь тэг одоо ингэ хэрэгтэй байна гэхлээр тэрийг нэг оошоодгүй те. Тэгэхээр нөгөө байгууллага цогцоороо яг энэ нэг аюулгүй байдлаа хангахыг бол байгууллага тэр чигээрээ цогцоороо энэ дээр оролцоод тэгээд технологийн мэдээж хэрэг шийдлийг ашиглаж байгаа нь илүү нөгөө оновчтой байх үднэс л ашиглаж байгаа гэдэг утгаар байгууллагууд одоо удирдлагууд ялангуяа ойлгоод одоо IT-ийн маань өөрсдөө тэгж сайн ойлгуулж эхлэх нэг чухал байгаа байхгүй тийм. За окей. Ямар ч байсан бэлтгэсэн юу
DLP best practice гэдэг ерөнхийдөө слайдууд маань дуусч байна. Тэгээ яг тэрнээс гол ярьсан зүйл маань болохоор яг байгууллага энэ одоо төрлийн шийдлийг нэвтрүүлэх гэж юм уу эсвэл энэ төрлийн стратеги боловсруулах гэж байгаа бол тодорхой хэмжээний юм одоо бэлтгэх зүйлүүд аягүй ихтэй гэдгийг хэлж байгаа. Харин одоо бид нар яг энэ технологийн хувьд ч юм уу яг энэ тодорхой юм төлөвлүүдийг энэ танилцуулах зорилгоор энэ одоо манай партнер одоо түнш Cosys гэдэг брендийн Endpoint Protector гэдэг энэ платформыг ерөнхийдөө танилцуулахад бас бэлтгэсэн байна. За тэгээд Lucia гэдэг манайхыг хариуцсан яг энэ channel manager байгаа. Тэгээд өөрсдөө танилцуулаад тэгээд компаниас тавчхан танилцуулаад явахд явъя гэсэн. Тэгэхээр одоо Lucia-тэй төлөвтэй. Hello Lucia. Hello everyone. Thank you for the introduction. Hi, my name is Lucia Chimpoyo from Cosys Endpoint Protector. I'm very happy to be here with all of you, and thank you to Vertexmon for organizing this webinar. So I just wanted to do also a short introduction to Endpoint Protector. Let me. Okay. Okay, so I just wanted to also say a few words about Vertexmon. So Vertexmon is our trusted distributor in this region, and we've worked together since 4 years ago, and I really think we have a very good and strong partnership. They have helped us to introduce Cosys Endpoint Protector to this market, as there was the language barrier, but they have helped us very much to introduce us to this market. And yes, now we have very good opportunities together, and I can see that we keep growing in this market. Let me just try to share my screen. So I wanted to also say a few things about our company. Cosys is a German-Romanian company. The headquarters is in Romania, here where I am from. It was founded in 2004, and we started with only device control. And then in 2008, we released also the enforced encryption module for removable storage devices. And then after that, we also released the DLP part, the content-aware protection module, and also the e-discovery module. In 2008, we were winners for 3rd years in a row for in the data leakage prevention category at the Cybersecurity Excellence Awards, and also in 2017 we were recognized in the Gartner Magic Quadrant, and since then there was not a new Gartner Magic Quadrant release, so we are still there. We also have a few awards from SC Awards Europe in 2018. In 2019, we won the Info Security Global Excellence Awards for Silver, and also for we won
the InfoSec Awards for Cyber Defense magazine, also in 2019. We also have our certification for ISO 9001 for common criteria, ITSCC certification. Yes, so our target with Endpoint Protector is to be able to offer to the companies a very good and strong security for their data, and to make sure that that we cover all three operating systems: Windows, Mac, and Linux. So this is one of our strong keys. Okay. Excuse me. Yes. Lucia, are you sharing your screen? I was not able to share my screen. I don't know. Okay. There was some limitation to my computer, and I wasn't able. I think I needed to allow something here, but I. Okay. Yes. Okay. So yes, I'm very happy to be here. I think this is all from my side. Looking forward to the presentation from now on. Thank you. Okay, thank you. Thank you very much. Thank you, madam. За юу яа бидэрт цаг баг үлдсэн байгаа учраас юу яач шууд би Cosmos-ийн ерөнхий танилцуулгыг та бүхэнд явуулъя. Сая Lucy бол ерөнхийдөө байгууллагын компани хатлаар танилцуулсан учраас би шууд шийдлийг та бүхэнд танилцуулъя явчаа. За юг Cosmos-ийн Endpoint Protector гэдэг энэ одоо DLP шийдэл байгаа. За үүнийг болохоор ерөнхийдөө байгууллагатаа виртуал хэлбэрээр өөрсдийнхөө байгууллагын нөөцөд суйрлуулах одоо байдлаар шууд виртуал програм хангамжуудлаар нь ашиглаад нэвтрүүлчих болно, деплой хийж болно. Аль эсвэл ямар нэгэн байдлаар cloud сервисээр байршуулад, за AWS ч юм уу те, за Google платформ дээр, Azure дээр ч юм уу байршуулад ингээд үйлчлэгийг аваад явж болно. Ягаад гэвэл нөгөө сүүлийн байгууллагууд ерөнхийдөө cloud шийдлийг бол одоо түгээмэл ашигладаг болсон учраас тэр бол боломжтой байгаа. За мөн дээрээс нь hardware хэлбэрээр бас ашиглаад явах бүрэн боломжтой байгаа. За администраторын хувьд одоо харагдах интерфейсийн хувьд гэх юм бол ийм веб интерфейстэй байгаа. За вебээр дамжуулж ерөнхийдөө хянах боломжтой гэсэн үг. Хөдөлгөх боломжтой гэсэн үг. За тэгээд ингээ харах юм бол ерөнхийдөө маш их хялбар, ойлгомжтой. За тэгээд цогт юм centralized юм менежмент юм одоо порталтай байгаа. За үндсэн юм 4 модулаас бүрдэж байгаа. Cosmos гэдэг шийдэл маань Endpoint Protector гэх шийдэл маань. За эхнийх нь болохоор Content Aware Protection буюу зөвхөн контентын дээр одоо бодлогоо тохируулах. За эргээд нөгөө мэдээллүүдээ авах, логуудаа хүлээж аваад репорт нэрээ гаргах одоо зорилттой юм Content Aware Protection гэдэг энэ модуль нь байгаа. За хоёр дахь нь болохоор Device Control гэдэг. За энэ дээр бол ерөнхийдөө USB порт болон бусад энэ компьютерийнхаа портуудыг хянах, хязгаарлах, завшуурах, зөвшөөрөх энэ одоо боломжуудыг авч байгаа. Мөн дээрээс нь нэмэлтээр одоо дотроо маш олон юм фьючерүүд агуулгдсан байгаа. Тэрийн дараа дэлгэрэнгүй явна. За enforced encryption гэдэг энэ модуль нь болохоор ерөнхийдөө яг нэг шифрлдэг бүх боломжуудыг энэ модулыг авч ашигласнаар ашиглах боломжтой болж байна гэсэн үг. Жишээлх юм бол флашаар дамжиж байгаа тодорхой одоо материалуудыг бүгдийг шифрлэж явуулдаг ч юм уу те. За зөвхөн энэ endpoint protector-ийн эйжентүүд суулсан компьютерүүд дээр одоо пассвортын төслөмжтэй одоо пин код ч юм уу пассвортын төслөмжтэйгээр нээх ийм боломжийг олгож байгаа гэсэн. За дараагийнх нь модуль нь болохоор e-discovery гэдэг модуль байгаа. E-discovery гэдэг модуль нь болохоор байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа бүх төхөөрөмжийг одоо ил тод төхөөрөмжүүд дотор байгаа дата мэдээллийг ил тод болгохын зорилготой юм скан хийгээд за тэгээ ремутээр тухайн мэдээллүүдийг одоо зөрчилтэй байгаа мэдээллүүдийг хуулж авах, шифрлэх, устгах зэрэг нэмэлт боломжууд тийг авч байгаа гэсэн үг.
За тэгээ ерөнхийдөө сая хэлсэнчлэн те content aware protection маань одоо гол хийж байгаа энэ highlight feature-ууд нь юу вэ гэхээр ерөнхийдөө бүх контентуудаа бодлогожуулаад за ангилаад ялгаад за тэрнийхээ дагуу нөгөө blacklist, whitelist-нтэй ангилж ялгаж оруулаад за дээрэс нь нөгөө одоо ямар одоо урсгалын одоо shadow-ийн одоо харах барьж авах боломж нээлттэй болж байгаа. Дээрэс нь report анализуудаа энэ логуудаа ингээд гаргаж аваад хянах бүрэн боломжтой болж байна гэсэн. За device control-ийн хувьд гэх юм бол нөгөө түрүү хэлсэн нөгөө USB flash одоо бусад энэ одоо нүүдийг портуудыг хязгаарлахын боломж нь байгаа. Мөн дээрэс нь энэ портуудаар дамжсан мэдээллүүдийн shadow-ийг авч үлднэ гэсэн үг. Жишээлх юм бол нэг тодорхой флаш дотор байгууллагын нууц зэрэгэлтэй одоо файлыг хийсэн бол тухайн файл маань ийм одоо компьютероос ийм флаш руу ороод дараагийн ийм хэрэглэгчийн компьютер руу орлоо гэдэг энэ одоо shadow-ууд нь үлднэ гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө энийг авч сонирхож одоо хэрэглэе гэж байгаа байгууллагууд гэх юм бол суурь авах хэрэгтэй хоёр модуль нь content aware protection, device control гэх энэ хоёр модуль байгаа шүү. За дараагийнх нь болохоор түрүүсэн enforced encryption, e-discovery энэ хоёр модулаас бүрдэж байгаа. За яг яаж ажилладаг дотроо юу явуулагдсан талаар төвшөө жоохон дэлгэрэнгүй танилцуулж байгаа. Дэлгэрэнгүй гэж тэр чинь цөөхөн минут байгаа учраас тавч танилцуулъя явчих тэхөө. Тэгээ асуух асуултууд руу гарч. За content aware protection болохоор ерөнхийдөө яг хамгийн үндсэн модуль наа. Content aware protection дээр нэг яг ямар сувгууд вэ, ямар файлууд вэ те. Тэгээд ямар хэрэглэгч вэ гэдэг тэр тохиргоонуудаа хийгээд өгдөг. Одоо энэ дээр энэ чи харагдаж байна те. Веб браузер гэхэд одоо дотор ийм браузерууд байна гэдэг. Эндээсээ одоо би Internet Explorer, Google Chrome, Mozilla Firefox гэдгийг сонгоод энэ интернет браузеруудаар мэдээллүүдийг хийнэ гэдэг сонголтуудаа хийгээд өгч болно. За гэхдээ e-discovery-г бас хүмүүс байгууллагууд нийтлээ хангах зорилгоор бас их ашигладаг. Эргээд нэг одоо бүх компьютер дээр байгаа мэдээллүүдээ ингээд тухайн бодлогоороо ингээд хайлт хийдэг. Жишээ нь би одоо бүх компьютерууд дээр байгаа одоо нууц гэсэн нэртэй Excel файлыг хайх юм бол тэрнийхээ дагуу бодлогоо өсгээд хайлт хийгээд энэ компьютер дээр байна. Энэ хэрэглэгч ашиглалт юм байна гэдэг мэдээлэл нь тайлан гараад ирдэг. Тэгээд тухайн тайлангаа харж агаад тэр нь одоо зохиомжгүй байршилт байх юм бол тэрийг устгадаг эсвэл шифрлэгддэг ч юм уу тиймэрхүү арга хэмжээнүүдийг авах боломжтой байдаг. За тэгээ бас ийм олон улсын стандартуудыг бас энэ content aware protection-оор хангах боломжтой. Тийм. За яг энэ дэлгэрэнгүй одоо материалыг бид нар юу дуусгаад вебинараа дуусгаад бүртгүүлсэн хүмүүсүүд рүү ерөнхийдөө илгээн танилцуулга материалууд тэгэхээр тэн дээрээс бас дэлгэрэнгүй бас хараарай гэж хэлж байна. Тэгээ одоо цаг байгаа учраас асуух асуултуудаа асуугаад тэгээд шууд хариулъя явчих. Асуулт асуугаад хариулах хугацаагаа хэдүүлээ 10 минут гээд. 10 минутын дараа ерөнхийдөө юм маань дуусна. Тэгэхээр 10 минуттай багтаагаад хэдүүлээ асуух асуултуудаа асууя. Шууд нөгөө гараа оргиж байгаа шууд микрофоноор ярьчих болно. Заавал нөгөө бичиж авахгүйгээр тэгвэл илүү хурдтай байж чадна гэж бодож байна. Окей. За асуух асуултууд байна. За энэ чинь whitelist дээр гэж байна. Whitelist дээр URL-аар нэмчээд байхад блоклаад байна гинэ. Тэр нь яг юун дээр юм бол mail дээр юм уу, browser дээр гэж юм лөө. Одоо энэ нэг URL уурлаа нэг нэмээд блоклох ч юм уу, эсвэл whitelist дээр гаргах бас нэг тухайн browser дээр нэг extension суудаг байгаа. Тэгээ тэр одоо Outlook дээр ч юм уу ингээд нэмэлт дээр extension суугаад тэр нь Outlook-тай хамтарч ажиллаад блоклдог эсвэл whitelist хийх боломжтой. Web browser дээр гэнэ. Web browser дээр үү? Web browser-ийн нэг whitelist-ийн хувьд зөвхөн нэг Internet Explorer дэмждэг байгаа. Яг нэг endpoint protector. Одоохондоо нэг Firefox болон Google Chrome зэрэг үргэлжлэгддэг browser-ууд дээр бас нэг extension гарахгүй байгаа. Тэр нь одоо хөгжүүлэлтийн хадвчанд явж байгаа гэх. Одоо өөр асуулт байх юм бол энэ чат руу бичээд асуугаарай. За би бас энэ мэйл хайгуулж үлдээч. Мэйл хайгуулж үлдээч. Тэгээд нэг одоо хуурлаараа одоо whitelist хийж болохгүй байгаа бол өөр төрлүүдээр нь бас
ашиглаад үзэх боломжтой юм. Файлынхаа төрлөөр юм уу эсвэл доторх контентоор юм уу эсвэл тухайн файлаа бас whitelist-ээр ингээд бүртгээд өчөж болдог. Бид ашиглаж бас болно шүү. Тэгээд би мэйл хаяг болон гар утсынхаа дугаарыг оруулчлаа. Энэ дээр болохоор чинээр одоо хэрэглэгч болох байгаа ч юм уу тийм эсвэл туршилж байгаа сонирхолтой бол одоо үнийн мэдээлэл ч юм уу эсвэл яг шийдлийнхэн дэлгэрэнгүй мэдээллийг авъя бол над руу шууд энэ өөрөө холбогдорой. Энэ дээр бол ерөнхийдөө шинэ хэрэглэгч нар ч юм уу эсвэл одоо шийдлээ шинжлэх байгаа хүмүүс холбогдвол илүү амжилттай хариу өгч чаднаа. Харин одоо энэ бид нөгөө инженерийнхаа юуг оруулчих. Тэгэл хийг гарсан дугаарыг оруулчих. Тэгэхээр энэ дээр болохоор манай инженерээс юугаа аваад баашилгаа байгуулад юм уу те техник зүйлүүд аваа явчих боломжтой. Харин тийм. Энэ шууд над руу холбогдоод тэр браузер дээр болохгүй байгаа асуудлыг энэ хоёлаа хамтраад үзэж болно шүү. За шууд над руу холбогдоод батлаар ажлын цагаар холбогдоод мотор ч хандаад үзэх боломжтой шүү. За чамд одоо 20 гаруй хүн үзэж байгаа юм байна. Тэгээд яавал асуулт байвал асуугаарай. Санаа зовхгүй юу? Асуугаарай. Манайхаа асуулт асуудгүй шүү. Тэрхүүс нэгсэн шүү дээ. За асуулт гайгүй бол юу яа да ингээд дуусгая. Тэгээд бидний ямар ч хэлсэн холбоотой презентацийн мэдээлэлээ та бүхэн рүү мэйлдэн та бүхний мэйл бүртгэлтэй байгаа учраас мэйл рүү чинь саний яасан презентацийн мэйлдээ. За тэгээд та бүхэн харин одоо холбоо барихын контакт мэдээллүүдийг тэмдэглээд аваарай. Тэгээд цаг алга манай байгууллагын хувьд гэх юм бол ерөнхийдөө яг энэ DLP COSSIS-ийн endpoint protector дээр нэлээдгүй юм туршлага хөрвүүлсэн байгууллага учраас та бүхний одоо аюулгүй байдлыг хангалттай тусалж чаднаа гэж одоо амлах байна. Тэгээд бүтэн 50 гаруй минутыг хамт байж өнгөрүүлсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд дараагийн вебинараар та бүхэн сэтгэвтэй оролцоод хэрэгтэй мэдээлэлүүд аваарай. Баярлалаа. За үнийн мэдээллийг би мэйл хаяг руу явуулаарай. Мэйл хаягаар би мэдээллүүдийн үнийх мэдээллийг явуулъя. Энэ тухайн нас багт ямар үйлдвэрлэлийн систем, ямар модуль гэдгээс хамаарат нэг өөр гэдэг болохоор яг шууд ийм үнэтэй гэж хэлэх бол. Тэгэхээр яг танах нэг яг шаардлага гаргаад ирүүлчих юм бол бид нэр шууд үнийн мэдээлэл нь гаргаад нэг хэмжлэгийн үнийн саналыг оруулж байна. Шууд нэг хэмжлэг авах гэдэг шүү дээ. За баярлалаа. Ингээд вебинараа дуусгая. Анхаарал хандуулсан баярлалаа. Баяртай. Баяртай.